Таахын сайхан өдөр мэндийг хүргэе. Бэлэгцээ өдөр нутагтанд очилж ирсэн. Таахын 80 замдаа сайн явж ирв. Оо сайн. Та сайхан тусаж байна уу? Сайхан. Яг барилж байгааг харахад бас эвгүй штэ. Тас. Заримдаа уйлна. Янз болно штэ. Хүний ээжлж болсон хань. Бүхэн амьдралыг нэг тавьдаг л да. Тав дурднаш. За аваа гарч. Имэд оч. За имэд очиж минь хөө. За гарч. Имэд очиж юм уу? За имэд очиж. Амар байна уу хэмээн ардын сайхан ёсороо мэдчилж байна. Цэдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Сэлэнгэ аймгийн Мандал сумын их харьяат их мандал хүчтэн дэвжээний аймгийн арслан Батэрдэ өргөдө оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд сайхан өдөр мэндийг хүргэе. Бэлэгцээ өдөр нутагтанд очилж ирсэн. Та бүхэн 80 замдаа сайн явж ирв. Оо сайн. Батэрд нь бага насндаа хөдөө байх дуртай. Тэгээд айгүй шүлэг уншдаг. Морины цол бүхний цол дуудах дуртай. Тийм л хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Юм л бол хүүхдүүдийг барьж авч ноцолдоод тэгэл тоглож өссөн дөө. Тэгээ одоо энэ улсын сайхан начингууд улсын начин одох улсын начин тогтолдор улсын начин Жүгдрийн ганс өх улсын начин Эрдэнэх улсын начин Чулуунбат гэд аймгийн арслан Баасанбат аймгийн арслан Батнам гэд одоо нэг сайхан барилдж байгаа. Одоо сүүлийн үед барилдгаа болцсон Ахмад сайхан бүхчүүд эд сайн барилж байгаа ах нарыг харж одоо Монгол бүх гэж ямар сайхан агуу юм бэ гэдгийг анх мэдэрч харж байлаа. Төр орхон амралтан дээр. Та тэр цагаас хойш бүх болох хүсэл мөрөөдөл маань тэмүүлэгдэж эхэлсэн дээ. Ээж би бүх болно гэд 2007 онд анхныхаа тэмцээнд ороод би медаль авчлаа ээжээ гэд алтан медаль аваа ирж исэн аврагын гараа гэдэг бүхний барилдаанд тэр л миний хүүхдийг хурцлж өгсөн баг та. Тэгэл ерөөсөө бүх болно би гэл явсан. Одоо сайхан хоньны бэлчээр дээр одоо сайхан яг л энэ нутагт сайхан хонь хариулаад морин дээрээ сайхан шилбүүрээ микрофон болгоод морины цол дуудаал хурдан морийг цоллол одоо ойр хавьд бол одоо энэ сумын овоо тахлаг баяр наадам гэл мор цоллно би сайхан мор цоллно бүхийн цол дуудана сайхан миний хобби бол тэр сайхан 2007 оноос хавуулаад бүхий спортоор хичээлж эхэлсэн. За тэр 7 оныхоо 100 манай Ширхэнцэг бүхийн клубын багш аймгийн начин Гамболд багш маань одоо зурн одоо манай өвөөгийнх одоо энэ Сэлэнгэ аймгийн Мандал сум Ширхэнцэг 2 дугаар 241 дугаар тооч гэдэг газар амьдардаг. Тэгээд өвөөгийн одоо зуныхаа сайхан амралтаар очиод байж байсан. Тэгээд ээж маань намайг байн тусанд оруулаад байж хат Гамбол багш маань хамгийн анх намайг хараад за энэ яасан сайхан хүүхэд вэ? Бүх болохоор хүүхэд байна. Намар хичээлдээ орохоор ирж бэлтгэл хийгээрээ. Хүүгээ чинь бүх болгож өгье гэд хамгийн анх Гамбол багш маань тэгэж бүх хүнээс тийм сайхан урмын үг сонсч байсан. Тэгээ 2010 оноос хойш тууштай шийдээд бэлтгэл сургуульд хийгээд тэгээд манай ээжийн аав аймгийн алдарт уяаж цолтой хүн байсан. 2015 онд бурхан болсон. Өвөө маань их дэмжсэн. За өвөө маань их дэмжээд нэг сүүтэй сайхан үнэ зараад хүүгээ бүх болгоё. Бүхий өмсгөл хов сонор Улаанбаатараас очиж авч өгөө гэд ээжүүдэрийг Улаанбаатар руу явуулаад одоо бүхий ховц аваад зодог шуудаг аваад гой цүнх аваад тэр үед одоо би Гамболд багш маань чөлөө түүхээс спортын мастерс суугаад чөлөө түүхийн бэлтгэл хийм гэд. Тэгээд чөлөө түүхийн бэлтгэл хийгээд багш дээрээ чөлөөт их сонирхолтой спортын төв ордоо ороод одоо энэ Asics гэдэг брендийн цүнх аваад ээжтэйгээ ойлаа. Чамдаан дуур хувц аваад, гойгоо цагаан оймс аваад, гой подолк аваад. Тэгэл
бүх гэдэг юм руу ингээл гүн орсон доо. Бид орсон цагаас ахвалал мор гэдэг ямиг унсаа. Манай өвөө одоо миний мэдх юм бол хурдан сайхан буурал мортой байсан. Буурал мор мөн одоо сумын наадмын ави хоор ави наадамд бол олон сайхан төрүүлсэн. Тэр мороо сайхан ундаг байлаа. Наран урах нутаг мөн байдаг юм, мал сургам мөн тогтоохон байдаг, харин би өөр аягдуухан байдаг, харин аав минь уяа дүүрэн байдаг юм шүү. Монгол наадмын торгон дэвжэн мор уяачин сэтгэл ундаад мор хүүхэд хоёроо гисээр Монгол дэлний өнгийг гандаад уяа уйж сурсан эрдээ уяа чулгээндээ дэлсэн химраа Тэрвэр татж мордом бараад зэр талын толгой лэбэр замзуур тарны газар засал хийсэн нэгэн ажнаа уяа уйж сурсан эрдээ уяа чулгээдээ дэлсэн химраа Хүссэн хүлээсэн наадмын өдөр хүрээдэр хуяаш тогтолноо хөдлөж ирсэн мордон төрүүлж хүүхэд эзнээ баяраар мэлаан уяа уйж сурсан эрдээ уяа чотом дамжсан авьяа Шандас 8 болчонтой мэндс сөөлөн талхастай бошуу түрүүн мөрмөндө боён гисгэн сүүлэндээ яваараа. За Батэртай Арслантай нэг жоохносоо танилцсан да. Анх бүхий секцэнд ороод тэгэл танилцсан нэг том шар биетэй хүүхэд тэгэл төгөөсөн тэгэл анх тэмцээн уралдаан зөндөө цуг явсан. Могоон тэгэл зөндөө цуг тэмцээнд явсан. Жим ингэж өлөд хөр барилдаал. Хамгийн анх би сумын начин болж байсан тойрги. Тэгээ дараа нь 2014 онд манай сумын 100 жилийн 90 жилийн ой болоод сумынхаа 90 жилийн баяр наадмын шигшээ барилдан гэж манай сум ч бүх ихтэй. Тэгээ шигшээ сумын начнаас доош толтой бүхчүүдийн барилдан болоо сумандаа үзүүрлээд шигшээ барилданд үзүүрэл сумын харц болж ирсэн. Тэгээ 15 онд сумын зам болоод тэгээ сумын зам болсныхаа дараа нь би сумын зам болоод их хөвгтэй болсон юм аа. Сумын зам болж ирээд бэлтгэлийнхаа хамгийн анхны цолтон болоод тэгээд бэлтгэлдээ очдог байхгүй. Тэгсэн ах нар найз нар одоо за бэлтгэлийн хамгийн анхны цолтон ирлээ гэд бүгд надад уурыг найруулж өгд. Би тэр уургийг уугаад би ч уурыг ууж үзээгүй. Тэгээд уурыг уугаад би ч хордлогонд ороод хордоод. Тэгээд амар ходоодоор өвдөө. Тэгээд сэлэнгийн эмнэлэгтөч эренгիր хийлгээд их хордлогонд ороод тэгээд бэлтгэлээс шууд буугаад гэртээ ирж байжгаад сумынхаа наадам зодоглоод сумынхаа наадам 6 түлдээд Наранбаяр найзтай унжсэн 5-ын даванд. Тэгээд тэр жилээ найзтайгаа хоёлоо найз маань сумынхаа наадам төрүүлээд сумын зам болоод. Тэгээд хоёлоо сумын зам болоод хоёлоо цүнхээ өрөө Сэлэнг аймгийг зориод Сэлэнг аймгийнхаа баяр наадам 19 настайдаа хоёрлоо 4 даваад аймгийн начны босгон дээр 5-ын даванд нэг нь би аймгийн Арслан Саранбаатарт унаад. Манай найз аймгийн Арслан ууган давахт унаад хоёлоо 4 давж үзчихвэлээ. Хэрийн салхинд хамтдаа дарцэглэнгүйсээ голын чулуугаар цогтаанаад тоглосон хадун журмын андмын чамда зориулж хондог тулган найзын дуугаан өргөё. Сэлэнг аймгийн 90-91 жилийн ойгоор бас аймгийн зан Ганбаяртай үзүүр түрүүнд үлдсэн шүү дээ. Тэр барилдааны ямар байв? Та ер нь өөрийгөө төрүүлчих юм байна гэсэн бодол төржийв үү тэр жилийн наадмаар? Би ингэс 5-ын даванд одоо Сэлэнг аймгийн Түшиг сумын хэрэг аймгийн харцаг Мөөтрэн жаргал сайхан гэдэг ахыгаа амлаж авсан. Тэгээд амлаж авчаад 5-ын даванд би машин дотор орж ирээд уцаараа байсан чи одоо энэ өнгөрсөн жилийн Дархуул аймгийн баяр наадамд үзүүлсэн аймгийн зам Бадрал гэдэг ах маань над руу залгадаг байхгүй. За ах юу болов
Ахын үзүүрлээ миний дүү юу болж байгаа нөө дүү 5-ын даваа эхлэх гэж нөө манайх. За дүү төрүүлээрэ гэх. За дүү төрүүлсэн юм шиг өнөө төрүүлэхээр байна гэд би хэлдэг. Тэгсэн чинь дүү бас за тэгвэл сайхан барилдаа төрүүлээрэ ханд орой ярих гэд. Тэгээ энэ их сайхан өөрөө би бэлгшээгээ те. Сэрнгийн наадам төрүүлчих юм шиг. Тэгэл ер нь төрүүлэх хүний тэр өдрийн од хэмэр ерэн хүний биеийн онцлог сэтгэл санаа манай өөр болчихсон юм. Тэгээд би чинь 5-ын даваанаас хойш тэр төрүүлэх мэдрэмж төрөөл төв энэ дээр гарч байгаа юм шиг сэтгэл санаа нүдэнд харагдаал. Тэгээд ийм амар гой сэтгэл хөдлөл маань ингээл төрдсөн гоё байсан бохоггүй. Тэгээд сайхан үзүр 6-гийн даваанд лавгийн гурд утагаа барилчаад орж ирэл унтчихс машин дотор орж ирэл морь цолох орон сайхан унтаад тэгээд ингээд төрүүлж ийн гэж бодоол хэвээ зүрмөглөд унтцсан мэс. Тэгээд сэрсэн чинь найз маань 5-ын даваанд өвдөг шороод идэх. Тэгээ жоохон сэтгэл жоох эвгүй болсон л доо. За найз маань улсын наадамд унчлаа 5-ын даваа тий. За өнөөдөр найз маань төрийн наадамд унж байгаа юм чинь би төрийн наадамд төрүүлэхгүй бол болохгүй юм байна гэдэг ийм сэтгэл санаа өөрийгөө зоригдвол гурам зориг бас ингээд сэтгэл ахиж буцаж орж ирж байгаа юм л да. Нэг сэтгэл гунсааж ирэл буцаад би заавал төрүүлэх хэрэгтэй гал. Тэгэл нутгийнхаа уул усыг зүрхэндээ бодвол хоёр хүүхдээ хараад эхнэрээ хараад ээжээгээ бодвол Бурхны оронд байгаа өвөөгөө бодвол нутгийнхаа уул усыг бодвол арслан уулаа бодвол ингээ сайхан гарсан. Тэгэл Ганбаяр найз маань бэлтгэл сургуультыг сайхан байсан. Зарим хүн болгонтой ерэн золгоогүй дээ бүгдийн сайхан сэрүүнээс барилдсан. Тэр өмнө ч бас нэг цөөхөл барилдсан байсан. Тэгэл би хөшөглөн итэн тэ барай дөрөндөрс механууд ирнэ гэдэг нь бол мэдчихл байсан. Ер нь би мэх давтгаас илүү хүний мехийг хараас авчдаг байхгүй өөр миний онцлог байт. Хүмүүс болохоор мэх давтаад ингээд энэ мехийг өөр юм болгодог. Миний онцлог бол энэ хүн ямар мэх хийж гин те. Энэ хүн яаж хариулж гин би ингээд хараад аягүй хурд ойлгочдөг. Одоо өөрийгөө магтах юм одоо тогтоомж сайтай гэдэг. Нэг тиймэрхүү бохгүй. Тэгээд Ганбаяр найзтайгаа өдөр түрүүнд гараад барилдаад найзтайгаа барилдаад дан золгоод сугдаж аваад 10 гişгээд алсын суугийг аваад дэгээ ороогоод тэгээд шидэхээр нь бие шидэ дээр нь унлаа. Тэгэл ер нь мөрөөдөл байсан дөө. Сайхан арслан цол аавна гэдэг ч юм бол манай мандал сумын нутгийн зам олонч мөрөөдөл болсон байсан. Дарслан болохоор хэмжээний хүмүүс манайх зөндөөл байсан. За тэгэл Баярбатар ах маань арслан болсон, Жаргал баяр ах маань хурц арслан болсон. Тэдний хойно одоо 1994 онд Монгол улсын нэгэн зоригт багш маань арслан болж байлаа. Тэгэл арслан цол эргээгүй хойгоор явж байгаа л манайх руу нодлон жил иргэсэн. Энэ жил одоо манайхаас нэгэн сайхан төрүүлээд арслан болох байх гэж бодож байгаа. Тэ. Задглаа Түмэн олны хүн болж төрүүлвэ Төрийн сүлдээд дэж сүсэллээ Тэнгэр газар таан мөрөглөө Яг арслан болох жилийнх наадмаар манай энэ сумын наадам нэг төрүүнд нэг 2 хоногийн өмнө төрүүнд болсон юм. Тэгээд тэр жилийн наадмаар яг Батэрдэн чинь заан цолтой байлаа. Тэгээд заан цолны наадмаар нь манай сумын наадам болоо сумын наадам болдог өдөр нэг жоохон загнаад Батэрдэн арслынхаа ер нь тэгээд замын засч өгсөн юм уу хэмрийн сэргээж өгсөн юм нэг тийм л юм болсон баг. Тэгээд тэр жилдээ очиод сайхан арслан болсон шүү дээ. Хүний бас нэг юм тэгшэрнэ гэдэг л болсон баг гэж ойлгодог юм. Яг барилж байгааг харахад бас эвгүй штэ. Яа тас. Заримдаа уйлна. Янз болно штэ. Хүний ээжил болсон хань. Тэгээд түүгээрээ бахархан штэ. Бас миний бас их сайн зөвлөгч. Би аймгийн наадмын үзүр түрүүнд үлдчихэд барилжаад давсан ч манай ихнэр уцаа шидэд орилцсон гэсэн. Тэгээ одоо манай баг хууч сар гарантай байсан бохоо. Тэгсэн ээжээ давчлаа штэ гэд орилоод уйлсан гэж. Тэгсэн чинь манай ихнэрийг дагаад манай ээж дүү нэг чинь бүгд уйлаад тэр гэрээр л дөөр уулаа майлаа. Ялах хүүхдээ марцсан, айж нөгөө чочин мочин гэсний бүр марцсан. Яг тэр үе чинь өөрийнхөө баг контролыг алдчихж байгаа юм чи. За битээр анхны учралч 2020 оны үйл учирсан да. Тэгээд тэр зунаа тэгээд дотн танилцаад тэгээд наадмын өмнө уулзаад наадмын өмнө гарынх нь хоолыг идээд эхнэрийнхэн гарын хоолыг идээд тэгээд эхнэртэйгээ уулзаж гарынх нь хоолыг идсэн нөхө маргааш нь аймгийн баяр наадам барилдаад
сайхан аймгийн зам болж лөө. Тэгжлэгтэр учирч ирсэн да. Бүх хүний ихнэр болно гэж аюу том хувь өрөөл гэж боддtiin би. Тэгэл ардлын баттаа хандаа халавчтай тий. Тэгэл ер нь бол бүх хүний ихнэр гэдэг чинь өв боломжлоо тээж явж байгаа л надад аюу сайхан мэдээ. Ер нь бол эхлээд үзэж чаддгүйсэн. Ингээл ерөөсө барилдаад эхлэн мөртөнд нүдэ амчдаг тий. Ерөөс бурж хараа суучдаг, имээдэг. Одоо яач болдоо баг би харавал энэ хуунчих юм болов ухааны тийм боддог. Одоо сүүлдээ болохоор иш чи уралдаан тэмцээндний явахт ингээ байнгын ер нь цуг явдаг. Тэгээл ингээл анализ хийгээл дүгнэлт хийгээл хоёлаа дараа нь бичлэг үзээл ингээл барилдуул ер нь зүгээр юм байна да гэл. Одоо л тэгж л явдаг. Барилдааныг бол алгасахгүй үздэг. Эхлээд харж хахад аюу тийм сүртнэр л харагдчихсан хамгийн анх. Тэгээд уулзаад ингээ ярьсан чинь харагдж байгаа байдал шиг биш. Аюу зөөлхөн, уйхан юм тийм тууштай байдал аюу татсан. Манай ихнэр шоог сайхан амттай хооллоор дайсваргал аваа суудсан дөө. Хамгийн анх ихнэр дээр Сэлэнгэ аймгийн Алтан булаг суманд очиж ихнэр дээр очиж байлаа. Манай ихнэрийн их чинь тэнд одоо ажиллаж амьдардаг. Тэгээд ресторантаа тэгэл очивол за хоол идэх үү гэж нэрлэхэл. Одоо манай нэг найз байгаа. Бат очир гэж сумын за. Тэр очивол нэгнийгээ нудраалаа хэлээ. Хоол идэх үү гал маань нөгөөдөг чи идэх гэж хэлгээл би чи идэхгүй. Яахаа сайхан халуун бор цай ууч гээл. Стаканта цай уугаал. Тэгэл дараа нь ахиж очивол зөндөө их хоол хийгээл зөндөө их хоол нэдэл. Тэгэл ямар сайхан хоол цайтай бүсгүй вэ гэл. Тэгэл хоолнд оролцсон да. Одоо битээр хамгийн анх тэмцээний дараа сар гарны дараа баха тийм. Уяач тийм наадамд явсан. Битээр манай Алтан булгалт ирээд тэгээ Сэлэн аймагт болдог. Тэр аягүй наадам их гоё санагдтыг. Хамгийн анх барилдаа нэг үзчихсэн. Хамгийн анх цуг явж исэн наадам. Тэр л санаанаас гардаг наадам. Манай ихнэр ч одоо миний одоо гарыг одоо бүх сайн даадаг одоо ерэн том лам хуурга гэх юм уу те. Одоо намайг нодлон арслан болоход манай ихнэр ч одоо нэгийн давнаас ахуулаад сүүр гсэн гэж байгаа. Тэгэл уцаар яриад за одоо тгий шүү. Одоо ийм байх шүү. Лайв таларчлаа. Одоо юу болж ий. Тэгэл бид тээр ч том хүүгээ гаргачаа 4 сартаад нь эмээтэйгээ унтаад эхлээл эмээтэйгээ унтангууд бид тээр ч чөлөөт болоод эхэлж байгаа юм чи. Тэгэл цуг тэр барыг зааланд ч бэлтгэл юм. Эхнэр маань ингэж юм тэгж юм гэл те. Миний цүнхтэй цүнхэнд ховцыг маань хийж өгөөл бэлтгэл заалнаас ховцыг маань цүнхэнд хийж гараал. Өнөөдөр ямар хоол идэх үү гэл бүх тал дээр ингээл зөвлөөл. Одоо би 21 онд бол манай ихнэр бас миний наадам бэлтгэлд миний хоолыг хийгээд одоо миний шавнар миний дүүнэр бидний тоогоочор гарсан байхгүй. Тэр жилийн надад би их бас бэлтгэл сургалт их сайн байсан. Тэгээд 21 онд бас ахад төрүүлээд 20 онд арслан бос заан бос 21 онд арслан болчих юм байна гэдэг. Тэгээд тэр жил чинь ковид гэдэг наадам болоогүй байхгүй. Тэгээд бит хоёр заадаг наадам болохгүй нэ яана гэл гэтээ байж хагаад ковид тусаад аюу амар хүн туссан шүү дээ. Ковид чинь хүн болгол хүн туссан. Тэгээд тэр жилийн наадмаар би манай наадам чи энэ хажууд талд Баянгол суманд бас хамгийн сайхан өндөр халдвар хамгаалтын дэглэмтийг сайхан наадам болсон. Тэр наадам маань би өөрийнхөө найзд өвдөг шороодлоо. Манай нэг найз аймгийн начин болсон. Одхуугээд манай нэг яг 10 жилийн бас нөгөө ангийн маань найз маань начин болж ийлээ. Тэгэл өөрөө цол авсан юм шиг сайхан баярлж ийлээ. Тэгэл ихнэр маань тэр үед намайг 5-ын даваанд унаад ирэхэд хамгийн сайхан урмын үг надад хэлжсэн. Зүгээрээ хана. Хүний унах тоог үүсгэр давах тоо ирдэг юм гэл. Зүгээрээ хана. Хүний унах тоог үүсгэр давах тоо ирдэг юм гэл. Чингисийн отны Монгол манай ихнээс бид нар хоол ундыг хийж өгвөл надад урмын үг өгнө. Би тэр өглөө бас зарайдаг хийн өглөө 6 цагт босно. Тэгэл ихнэр маань машинтад дагаад эрзэний маань аваад гантилээ маань аваад уул руу яваад километрийн хэмжээл километр алхсан шүү өнөөдөр 500 м шогшсон. Ингээл хамгийн том зөвлөгч. Одоо бид хоёр сумын наадам гэж нодлон дээр сумын наадам болж байхад манай ихнэр ч өглөө 6 цагт босоод бид хоёр бэлтгэл хийгээл.
Тэгэл унтчихаал 11 10 цаг гэл босоод наадам руугаа яваа. Тэг ихнэр маань тэр жилийн наадам нодон жилийн наадам бол үзээгүй. Хүүхэд маань жоохон байсан. Тэгэл гэртээ лаа үзэл төрүүлэл ороод ирэхэд ширээдүү эдээ засцсан. Ороод ирэхэд сайхан сүүн амсуулдаг. Тэгээд нөгөө нэг зүйл рүү тэмүүлдэг. Нөхрийнхөө одоо сансан бодсон ямар цол байдаг те. Тэрэнд нь хүрэхин төлөө яг нэгэн шугамд л орж явдаг нь гэр бүлийн хамгийн бас том зүйл. Хайрын дэгээр хайрлалт баярлалаа гэж хэлээд байна. Ханимын чамдан би ямар хайртай гэж сананаа чамгүйгээр амьдран гэж санаанд багтахгүй ханимын чамдан би ямар хайртай гэж бодно хиндэж шинүүгэн би дахин хэдэхгүй одоо хэлэхэд универсал гэдэг чинь монголоор юу гэж ярих ер нь бол олон төрлийн авиастай. Ямар нэг авиас нь бол тим юм гэд хэлэхээсээ илүү бүх барилтчдаг, сайхан морины цол дуутчдаг, тайлбарлцдаг. Тэгээд ер нь дуу хоорондоо сайн хүнтэй нэг сайхан яриа хөрөө тийм илдэг дотн зангаараа ер нь хүний нэг хайр хүндэтгэлийг булаасан. Одоо хүнд нэг буян заяа гэж байдаг бол тэр буян заяа нь манай Батэрдээ харсан л ерөнхийдөө заяасан гэж ойлгодог шүү дээ би. Дурсамжтай үйл явдал гэх юм бол яг бит хоёр чинь тэгээд аймгийн начин боллоо. Аймгийн начин болохоос эхлээд хоёулаа аймгийн наадам төрүүлнэ гэж бэлтгэл хийдэг. Тэгээ хамгийн дурсамжтай гэх юм бол ер нь яг нэг инээдтэй хөөртөө зөндөл олон юмнууд байна. Манай Батэрдэн ч өөрөө их сэрэг хүн. За тэгээ хүний барилдаа нэг айгуу сайн мэддэг. Нэг харсан барилдаанаа их ойлгох чадвар өндөр, их төсвөр сайтай ийм онцлог нь. Яг хүмүүс харахад бүдүүн хадуу гэж хараад байдаг болохоос энэ бол бүхий ухаан бол мундаг. Тэгээ 2020 оны наадамд бит хоёр бас аймгийн наадам төрүүлнэ гэж очсон. Тэгээд яг тэр жухмаараа аймгийн начин байж байгаа 2020 оны наадамд хөдөр сумын яриад аймгийн хурцаарслаа одоогийн хурцаарслан төр болттой үзүр дөрөнд үлдээд. Тэгээ тэр үзүр дөрөвний барилдаан дээр манай дүү яг тэр нэг сэнжигнэрээс татаанд нь жоохон халтрын ороод унтсан. Тэгээ аймгийн зам болсон. Тэгээд баяр хүрэх гээд очиод явж байхад урдаас нь би баяр хүрэх гээд очисон байхгүй. Тэгсэн чинь манай дүү юу гэж хэлсэн бэ гэхээр урдаас халтарчлаа ахаа л гэсэн ерөөсөө. Манай хүний нэг юм нэхэр хүний хариултыг айгүй хурдан бэлэн өгж идэг. Тэгээ баяр хүрэх чинь гэж бодоагүй юм шиг байна. Тэгээд халтарчлаа. Тэгээд цол нь ханаагүй байсан. Зүүараад машин дээр бас цөөхөн байсан юм байна одоогийг бодоход. Тэгээд машин та төв замаар явжсэн чи ард мотоцикл яваад идэх. Тэгээд тэр мотоциклтэй баг уралдан холгуул явсан л та. Тэгээд яг нэг тойрог дээр эргээл машиныхаа толинд харсан чинь Батэрд нарслаа явжсэн. Гараа өргөцсөн. Тэгэл ахаа цуг бэлтгэл хийя гэх. Тэр л ер нь анхны дурсамжтай юм л. За манай Марслан дүү маань одоо хүн жинтэй мөртлөө бол тэрэндээ айгу түүхддэггүй барилддаг барилдааны онцлогтой. Ерөнхийдөө бол одоо саявтрахын хүртэл одоо Монгол бүхий өргөөнд харсан баг 2-ын доонд гэхэд аймгийн начныг одоо давхар ачаалаа хийж явах жишээний тий. Ер нь бол өөрөө тэгээ сайхан хийцтэй барилддаг, бие сайн сулж барилддаг, хэнийг авуул яаж авуул одоо барилдаанд таарах уу, энтэй барилдуул яах уу тооцоо ер нь их толгоогоор барилддаг хүү дээ. Бүхэн бол одоо сайхан олон түмэндээ хүндлэгдсэн одоо сайхан ард түмний хайртай хүмүүс шүү дээ. Бүх болгон сайхан ард түмний хайртай хүмүүс. Олон түмэн дотроо сайхан бие сайхан зүв авч явах хэрэгтэй. Тэ. Хүнтэй сайхан мэдтэй устай байх хэрэгтэй. Жирийн нэгэн сайхан залуучуудаас гаргаагүй үйлдэлийг үлгэрлэх хэрэгтэй. Бусдад үлгэр дуурайлтаа сайхан хандах хэрэгтэй. Монгол бүхэн бол энэ Монгол бүхэн ёс жаяг ёс чудаг гэдэг бол одоо бас сөүлүүд одоо бас Монгол бүх манаас жоохон хүмүүс жоохон буруу ойлгоод тах шиг байгаа. За энэ бол бас хүн болгон тиймгүй. Өөр хүмүүд маш олон байгаа. Тэр цэма олон сайхан ирчүүд байгаа. Тэр тусмаа одоо сайхан жудагтаач ирчүүд байгаа, жудаггүй ч хүмүүс байгаа. Тэгэхээр нэг үхрийн ивэр дөргөл 1000 үхрийн ивэр дөргөн бас бусдын хийсэн үйлдэлийг зарим нэг нь ингээд бас харуулад муухагаар харуулад байгаа байхгүй. Энэ бол муухай. Сайхан зүйл бол зөндөх байдаг. Монгол бүхийн Монгол сайхан шинж бүрдсэн тий. Сайхан айлд гэрд орсон Монгол айлд ямар ч айлд орсон бүхэн ороод ирлээ сайхан дээшээ суугадаг. Манай сумын ард түмэн өөр суманд очсон манай сэлэнгийн ард түмэн
дооцсон хаанч утсан оо сайхан арслаа ороод ирлээ дээшээ суу сайхан сумын заа ороод ирлээ дээшээ суу ингэж сайхан хүндэлдэг Монгол бүх гэж том хөв заяаны том тоогоон дотор чанагдсан учраас бид нар Монгол бүх гэдэг том хөв заяаг бол хизээч идэж ууж баршгүй дундаршгүй том буян заяа гэж боддог. Битээр манай дүү 22 онд арслан болчоод байж исэн маа нэг намар тийшээ одоо наадмын дараа юм аа намар тийшээ битээр одоо ийшээ нэг төнкөл рүү нэг өхөрд явж байгаа хоёлаа өхөр очих гээд. За тэгээд нэг бороо сайхан ороод сайхан байлаач гад. Тэгэхэд манай дүү портерт явсан. Тэгээд нэг 4 өхөр ачаад нэг бух 3 өхөр ачсан явжсэн юм чинь. Дүү зогсож л гэж байна. Гэхдээ юу болоо гэх нөгөө бухан дээр тийчгнээл нөгөө юу өвдөж хайчих гал арын одоо шилмэл агалчих гал байжсэн чинь манай дүү зогсож л. За зогсоод тахлаа тэгэл буусан чинь манай дүү чинь нөгөө бухын юм барьж авал учргүй нүдчихдээ хамарлаа. Гэхдээ чи юу болоо яаж байгаа болоо гэсэн чинь нөгөө төчөө тэг зохиосноос хойш ерөөсө төвд орж иртэл хөдлөхгүй. Тэгээ төвд орж ирээ буулах гэсэн чинь ерөөсө ингээ хавтцсан байсан. Хоёр юу нээсэн цус гарцсан. Тийм нэг сайхан хөгдөө юм болж исэн юм. Тэр нэг хөдөө яваад. Ер нь ингээд амжилттай яваа хүн болгоны ард зөв чиглүүлэгч байдаг шүү дээ. Тэгэхээр багш нар нь ер нь танд юу гэж захижээ, юу анхаараарай гэж хэлжсэн бэ? Оо манай багш би одоо Скрэд багштайгаа 2013 онд Улаанбаатарт авраг дээд сургууль лицей сургууль би сурж байсан бохоо. Тэгээ Скрэд багш дээр очиод багш маань намайг айгуу сайхан хүлээж аваад тэгээд багшийнхаа байранд би чи амьдраад багш маань одоо нэг өрөө байранд намайг байранд амьдруулад бэлтгэн сургуульд хийлгээд маш их юм зөвлөдөг байсан. Машинд суугаал тэр том улсын том цолтой хүнтэй цугаа унагдах ч бол бас том хов завшаа. Тэр нь инк хэстэ тех хэстэ баги чи одоо инк хэстэ сэргэлэн хүн ингийн шүү тгий шүү гэл амьдралын чухал надад зөндөө зааж өгсөн. Одоо олон хүмүүс энэ бүхчүүд барилдахаа бодвол манай ваагич одоо ер нь бас эмээлт дээр очил хоньныг ид завал Тэнжин банк дээр авчираад зараад амьдарчхаар юм сэргэлэн цаваа хүү шүү гэл багшаасаа зөндөө сайхан урмын үг аваад сонсчлээс тий. Одоо орон нутгатаа бэлтгэлээ хийж амьдрах тэгээд нөгөө заалны барилдаануудад бол орон нутгаасаа бэлтгэлээ хангааж очиж барилдаг шүү дээ. Тэр нь бусдаас одоо юугаараа онцлох давуу талтай байдаг вэ? Би ч одоо 2 жил баг Улаанбаатар руу явчихлаа дөө. Тэгээд бүхчүүд одоо Орхонбаяр Арслан дөө маань байна, Наранбаяр найз маань байна. Намайг ирээд Улаанбаатарт ирээд бэлтгэн сургуульд хий, алдар спорт хороон дээр хүрээ дээр энэ манад нэг 3 хонцох энд нэг байр нэг 3 хонцох ингээд нэг хэд өдөр хиймээ гэл хэлжлээд юм. Тэгээд одоо тэгээд очих цав гарахгүй юм дуу. Тэгээд энд олон сайхан шавнартаа тэгээд их мандлын өвчин дэвжээ байгуулад одоо би нодлон одоо манай энэ улсын их хурлын гишүүн Эрдэнэт гишүүний маань аав аймгийн хурцарслан жаргал тулга гэж аймгийн баяр наадамд 1987 77 гээд 10 жилийн зайд төрүүлсэн мундаг хурцарслан хүн байсан бурхан болсон л доо. Энэ хүний хүү Эрдэнэ цогт гэдэг ахтаа би нийлээд Эрдэнэ цог ахтах маань одоо нэг бүтэн жилээр надаа заалны түрээс хийж өгөө суманд. За минь дөө алсан солон ахан мэлгаад ингээд жилийн түрээс ингээд бүхэн дэвжээ бол сум орон нутгаас ахан бүхчүүд төрүүлье. Оо тгий. Тэгээ битээр өнгөрсөн 9 сараас ахуулаад өдийг хүртэл одоо ингээд сайхан дэвжээ их мандлын өвчтөн дэвжээ ингээд бэлтгэл сургууль заалаар нь хангаж өгөөд тэгээд амралтын өдөр ч нэг манайх ч нэгт хоёр дахь дөрөв дахь ингээ хагасаа бутан сайн ингээ хүүхдүүдийн бэлтгэлтэй байдаг байхгүй. Тэгээ энэ үедээ би ч нэг хүүхдүүдээ хагасаа бутан сайн зарим үед нь орохгүй, зарим үе хагасаандаа барилчаал ирнэ. Тэгэл хүүхдүүдийнхээ бэлтгэл сургуулийг хийлгэн. Тэгэл ийм ажилтаа болохоор хүүхдүүдээ хайж авч чадахгүй. Тий, тэгэл аль болох хүүхдүүд рүүгээ тэмүүлж байгаа юм чи. Одоо сум орон нутгаас одоо дараагийн залгамж халаа гэдэг бүхчин бол одоо залуу насны спорт. Үсэн чанга ухаан хурц өнөрхөх эцэгтэй билээ би. Урам билгэний айсаа намилсан долгоотоо угаасан устай билээ би. Оюун дотор
хуурын гişige зэрэгдэ тэмэрлцаа унсан газар шороотой билээ. Одоо их мандлын хүчтэн дэвжээнд багшлж байгаа шүү дээ. Ер нь багшлахын сайхан тал нь таны хувьд юу гэж харж байгаа вэ? Оо, багшлах чинь ерэн сайхан шүү дээ. Олон сайхан хүүхдүүд одоо би ч 24 тавтагаас ахвал багш гэж одоо олон сайхан шавнараар дуудууллаа хүүхдүүдээр тий. Багшлна гэдэг чинь их сайхан зүйл. Ер нь олныг сайхан хайр хүндэтгэл шавнар маань намайг хүндлэн би шавнарыгаа хүндлэн манай шавнарын ээж аав нар ч их сайхан мундаг хүмүүс нэгнийгээ хайрлан хүндлэн тэг групп чатан дээрээ тэгэл болохгүй бүтэхгүй бүх юм ярилцсан бид нар ч бас их сайхан хамт бол одоо энэ жилээс баг бүр нэгдээд одоо бэлтгэл сургуультаа хамт гарах гад одоо дараагийнхаа үйл ажиллагаануудыг ярьж байна. Одооны ээж аав эцэг эхчүүд хүүхдүүд айгүй мундаг сан дэмждэг болсон. Бэлтгэл сургуультаас нэлээд жамбаа хийж байгаа бас төрийн наадмыг бас зөрий гэж бодож байгаа. Бас арслан болсны хувьд улсын наадамд бас нэг барилдаад үзчихээ. Улсын наадамд угаасаа барилдаж үзсэн л дээ би хүүхд угаасаа барилдаж үзсэн. Сая ковидын жил хөдлөө удахт бас 500-аар өрхийн барилдаанд улсын наадамд барилдсан. 2000 онд улсын наадмын сургууль жаргалахтаа өдөг шороотсон. Энэ жилээс улсын наадмыг бас төв зэнгэлт хүрээлэнгээ зориод том дэвжээ зорчдөг юм уу гэж одоо бас бодож байгаа. Бэлтгэл сургуультаас энэ жил бас дайггүй сайхан байна. Одоо нэвтрүүлгээр дамжаад сайхан арслан болсон юм чи энэ жил дахиад барилдаад хурцлчаасаа л гэж бодож байна. Тэгээ хурц аймгийн хурц арслан болчихсоо тэгээ цаашлаад улсын начин цол тий улсын цолтой болчихсоо тэгжил ер нь бол бүхий холбооны тэргүүний өвд бол тэгжил бодож байна. Дүүдээ тэгээд амжилт хүсье амьдралд нь сайн сайхан энэ ороогийн бүхэл зүйл юу вэ те тэрийг л хүсэж байна да. Баярлалаа. За дүүгийнхаа тэгээд хамгийн түрүүнд одоо дүүгийнхаа гэр бүлд эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. За мөн дүүгээ аймгийн хурц арслан тэгээд цаашаага бүр улсын цолтой улсын харцах ч юм уу тий улсын начин ч юм уу тийм улсын цолтой бүх болоорой гэж одоо хүсээрэй доо. За Батэрдэн арсланд амьдралд нь над жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд одоо энэ явуулж байгаа хүүхд бэлтгэх болон ажилт нь өөрөөсөө их мондог шавнар бэлдэрэл гэж хүсье та. За одоо тэгээ удахгүй төрийн баяр наадам Монгол төрийн баяр наадам болох гэж байна. Сэлэнг аймгийн баяр наадамдаа дүүдээ одоо наслан золоо сайхан батлаад хурц чимэг хүртээд хүртэх болтгой гэж сайхан үлзийтэй өрөөлөө сайхан өргөн дэвшүүлээ. Үгээ сансан аавын сэтгэл шиг хараагал уянгтайхан урснаа буурал дэцийг бидэн дөвлөөсэй бурхад чуусан нутаг минь зүрх сэтгэлийг минь доглоосаа зүүн хараа нутаг минь арван туршиг арчлахын өрөөлтэй амгалан сайхан баян хангаа минь харсан бүхний гайхан бишрүүсээ хангар сайхан хэрхэнцэг хайрхан минь буурал дэцийг бидэн дүлдээсэн бурхад чуусан нутаг минь зүрх сэтгэлийг минь зоглоосаа зүүн хараа нутаг минь